Хүүхдүүдтэй зориулаад нэгэн гайхалтай анимашн орууллаа. Харин та бүхэн минь заавал лайк болон сабскрайба дараарай. Кино үзсэн суугтаа тавтай морил. Байнгын дайралтаас залхсан шоргоолжнууд нэгдэж тэдний дунд жижигрүүлэгдэн амьдрахаар ял оногдсон Лукас устгагчийг арилгахаар шийднэ. Өнөөдөр бид 2006 оны The Ant Bully киноны түүхийг товчлон ярих болно. Нэгэн шөнө колонийн бүх шоргоолжнууд амарч байхад Зак сүүлийн хэрэгтэй найрлагаа хайж гарна. Олон хоног хайсны эцэст мэрэгэн эмч галын болрыг олж спиндэлд гэрэлтүүлэхийг хэлж чулуунаас ирд сухаж авна. Доор унтаж байсан шоргоолжнуудын толгой дээр чулуу унаж тэднийг саад болон унтахыг тушаана. Гэвч Зак тэдний үгийг үл тоон ажлаа үргэлжлүүлнэ. Хэдхэн минутын дотор мэрэгэн эмч чулууг эвдэж болрыг цуглуулж чадна. Дараа өглөө нь ажилчин шоргоолжнууд ажилдаа буцахад устгагч тэднийг тасалтуулна. Шоргоолжны тоолонд Лукас гэдэг хүүгийн гэр бүл болох Никэл өрхийн байшингийн арын хашаанд байдаг. Лукас эцэг эгч Тиффанитэйгээ хамт амьдардаг. Хүүд найз нөхөд байхгүй бөгөөд хөршийн бусад хүүхдүүд, ялангуяа Стив банк доолдог. Стив ангийнхаа хамгийн том хүү учир хүч чадлаа ашиглан бусад хүүхдийг айлгадаг. Ники болон бусад жижиг хүүхдүүд түүнд нэгдэх боловч тэд ч гэсэн Стивийн бай болдог. Лукасыг доош нь татаж доолсны дараа Стив зайлж явна. Ууралсан Лукас усны бууга гаргаж шоргоолжны толыг сүйтгэн уураллаа гаргана. Энэ нэг удаагийн явдал биш юм. Доогдох болгондоо хүү шоргоолжны толыг дайрч сэтгэлийн гайл гаргадаг. Байнгын дайралтаас болж колонд тэр хүүг устгагч хэмээн нэрлэх болжээ. Зак түүнийг зогсоохыг оролдож хүч чадлаараа занлхийлэх боловч Лукас шоргоолжны толыг хөлөөрөө зөхөж хаяна. Хоо хүүдээ харилцах гэж оролдоно. Учир нь энэ дайралтыг зогсооно гэж тэр итгэдэг. Гэвч оролдлого нь амжилтгүй болж Зак хурдан хөдлөн бүсгүйгээ гэмтгээс аварна. Хүү тэднийг устгах гэж байтал ээж нь гэрт дуудана. Дорин Лукаст гэрлэлтийнхээ ойг тэмдэглэхэд нөхөртөөгөө хамт романтик аялалд явж байгаагаа хэлнэ. Лукастай баяртай гэж хэлэхэд хүү харамсаж байгааг мэдэрнэ. Яасан юм гэж асуухад хүү уурлаж явахыг хэлнэ. Удалгүй эцэг их Тиффан Лукас хоёрыг 2 дугаар давхарт байдаг эмээ мамгийн асаргаанд үлдээж явна. Эмээ нь цэцэрлэгт шүдний протезин унгана. Лукас эмээгийн өрөөнд протезийг нь авч очиход хөгшин тэмцлийн бэхлэлд барьж байгааг олж харна. Яагаад тийм зүйл хийж байна гэж асуухад эмээ мам гадаадын халдварт бэлтгэж байна гэж хариулна. Энэ үед Зак колонд ажилласаа гэж байна. Гэвч нэг зүйл хийж шидийг нь саад болж байна. Мэргэн эмч галын болрыг үрэлдэг боловч шингэн хүлээгдсэнчлэн өнгөө өөрчилдөггүй. Хоо түүнийг дэмжихийг оролдоно. Гэвч зөвлөлийн дарга яг цагтаа ирж хос хоёрыг тасалтуулна. Устгагчийн байнгын дайралтаас болж хүнсний нөөц хэвийн хэмжээнээс хамаагүй доогуур байгааг хэлж Закаас шийдэл хайна. Мэргэн эмч удалгүй колоныг аварч чадах ундааг дуусгана гэж амлана. Дараа өглөө нь Лукас ус усалж байхад Стив гинт орхон буудуур шидэж айлгана. Явахынхаа өмнө Стив 2 дахь буудуур шидэх боловч дэлбэрхийн өмнө унтарна. Уурсан Лукас шоргоолжны толыг ширтэж дараагийн дайралтаа төлөвлөнө. Тэр мөчид Зак ундаага дарж ажиллаж байгаад галын болор хаграасын улмаас ажиллахгүй байгааг олж мэднэ. Дутагдлыг нөхөхийн тулд давирхаа ашиглахаар шийднэ. Дараа нь мэргэн эмч дахин оролдоход ундаа эцэст нь бэлэн болно. Баярлаж байтал шоргоолжны толд нэвтэрч бүгдийг хаасайгүй чирдэг хүчтэй усны урсгал гинэд ирнэ. Газар бүрэн сүрч байтал Лукасыг хортон шавжны устгагч мэтээр танилцуулсан хачин хүн ойртон зогсно. Стэмби Стрит Никол үйлчлэгээнийхээ хөлс төлөх гэрээнд гарын үсэг зурхын өмнө аялалд явсан гэдгийг хэлнэ. Дараа нь аавын өмнөөс гэрээнд гарын үсэг зурхыг хүүгээр зөвшөөрүүлнэ. Үерийн дараа Зак болон хоо усны гадна гарч спиндл ундааг аварч чадсныг мэднэ. Чулуун доор дарагдсан зөвлөлийн даргаыг аварч колонийн одоогийн байдалд цөхрөнө. Ямар ч учир шалтгаан өдөөн хатгалтгүйгээр бүх дайралтууд болсонд шоргоолжнууд санаа зовно. Тэр мөчид мэргэн эмч ундааг дуусгасан гэдгийг мэдэгдэж тэр шөнө бусад шоргоолжнуудтай уулзаж төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ. Жижиг баг бүхэл байшинг туулж Лукасын өрөөнд хүрнэ. Тэнд Зак шингэнийг хүүгийн чихэнд асгахад ундаа хурдан үйлчлэнэ. Шуурганы дунд сэрэхэд Лукас эргэн тойрны бүх зүйл аврах томорсон бөгөөд өөрөө жижигснийг анзаарна. Цочирдсан тэр орноосоо унаж чипсийн мууданд буу. Гарч ирэхэд Зак аль хэдийн хүлээж байна. Хүчтэй аян цахилгаанаас болж эмээ мам аян сэрчтэй ороход дурандаараа зэрлэг ахгүй байдгийнхаа дагуу авч явж байгааг харж ухаан алдна. Байшингаас гарсны дараа шавжнууд хүүг колонд хаяж шүүх ажиллагаа явагдах газарт аваачна. Бүх шоргоолжнууд хүлээж байсан бөгөөд хүнийг ойроос харж гайхширна. Харуулууд түүнийг зөвлөл дээр аваачхад Фугакс яллах дүгнэлтийг уншина.
Хатан хааны шоргоолж ирж хүнд шийтгэл тулгахаар зарлана. Хатан эзэн хүүг алахгүй байхаар шийднэ. Учир нь энэ нь колониг богино хугацаанд аварч болох ч удалгүй бусад хүмүүс дайрч болцсошгүй. Тэдний санаа бол Лукасыг шоргоолж болж сурах хүртэл колонд амьдруулах явдал юм. Ингэснээр бүх шоргоолжийн хувьд илүү сайн ирээдүй байгуулж чадна. Ховоо залуу хүний аяллыг удирдахыг санал болгох бөгөөд дараа өглөө нь дасгал эхэлнэ. Гэвч Лукас ховоос нуугдаж зүхтах төлөвлөгөө гаргана. Колонийн эргэн тойронд олсон материалаасаа хувцас хийхийг оролдоно. Ховоогийн тусламжтайгаар зүхтах нь утгагүй гэдгийг ойлгоно. Учир нь шоргоолж болж сурснаасаа л дараа хэвийн хэмжээндээ эргэж ирэх боломжтой. Тиймээс ховоо колонд байрнаасаа олоход нь туслахыг санал болгоно. Ховоо түүнийг цуглуулагч болгохыг оролдоно. Багш нь найз Крила тэр хүүг колонийн бусад эрэгтэйчүүдтэй хамт цэнхэр багт илгээнэ. Тэр анхны сорилтонд баг тус бүр саад бэрхшээлийг туулж жилбийн буюу тэдний нэрэлтгээр чихэр чулууг авт буруудаа буцах ёстой. Хамгийн түрүүн буцах баг хожно. Гэвч үүний тулд аль ч гишүүнийг орхиж болохгүй. Крила гарч эхний сорилт газрын ан цавыг гатлах болно. Цэнхэр багийн шоргоолжнууд гүүр болж нийлэхэд Лукас дангаараа гатлах гин. Үр дүнд нь ан цавд унаж нөхдүүдэд аврагдана. Усны цөөрмийг гатлахын тулд дахин нийлэх ёстой боловч Лукас санамсаргүйгээр бусдаасаа тасарч чихэр чулуун дээр шууд очино. Хүүгийн хурдад баярлсан цэнхэр багийнхан мөн ижил арга хэрэглэж хурдан зорьсон газартаа хүрнэ. Одоо улаан багаас өмнө колонд буцах хэрэгтэй. Үүний тулд чулуу авирах ёстой боловч Лукас шоргоолж шиг авирч чадахгүй. Нөхдүүд нь туслахыг оролдоно. Гэвч улаан баг финишт хамгийн түрүүн хүрч хожно. Тоглоомын төгсгөлд ховоо хүүгийн гүйцэтгэлийг магтана. Гэхдээ Лукас хамтарч ажиллах дургүй гэдгийг хэлнэ. Яриад байтал ховоо ямар нэг зүйл ойртож байгааг мэдэрч хүүг аюулаас зайлуулна. Удалгүй хид хідэн бал зэрэгэлдэх шоргоолжнуудыг дээрэмдэхээр ирнэ. Тэр үед шоргоолжнууд нийлж дайснуудад чулуу шиднэ. Балны нэг нь Крилэг дайрахад Зак аврахаар ирнэ. Тэр шавжны толгойд цахилгаан цохиулж ховоог дайрагдаж байхад нь туслахааргүй. Лукасыг хамгаалж байхдаа мэрэгэн нэмж хүүгээс туслахыг хүснэ. Гэвч Лукас айж зогтно. Зак ирж тусалж гэхдээ бал ховоог барьж нисэн одно. Дайсны нэг нь хүүгийн хойноос хөөхөд тэр хашааны дэлгэцэн дээр хөвтөж байсан буудуурыг ашиглах санаа гаргана. Лукас нарны дулааныг ол дамжуулж утааг асааж чадна. Хүүг устгахыг оролдохдоо бал хилэн дэгээгээ бөмбөгт ороосон бөгөөд Лукас дэлбэрхийн өмнө алхна. Тэр мөчид Зак гарч ирж тэрч бас дэлбэрэлтэнд өртөнө. Цочирдсан ховоог барьж байсан бал түүнийг тавьж суусны хамтаа нисэн зайлна. Дайснуудын ухарч байгааг харсан шоргоолжнууд устгагчийг алдаршуулж колониг аварсанд нь талархна. Гэвч Зак энэ нөхцөл байдалд уурлана. Учир нь Лукас зөвхөн өөрийгөө аврахыг оролдсон гэдгийг мэдэж байна. Тэр шөнө ялалтаа тэмдэглэн бүх колонд баярлдаг. Фугакс оройн хоолнд зүгийн балны нектар авчирна. Шинэ найзуудынхаа энэ хоолыг идэж байгааг харсан Лукас туршихаар шийдэж гайхалтай гэдгийг мэдэрнэ. Бүгдийг эзний дараа Фугакс нэмж авахар явна. Тэр мөчид Лукас энэ нь утны баас гэдгийг мэдэж ходоод нь модно. Сайн мэдрүүлэхийн тулд хоо эмийн ургамлыг усанд дэвтээж өгнө. Уусны дараа хүүгийн байдал сайжирч колон даяар цуураадах явталхой гаргана. Оройн хоолны дараа хоо Фугакс болон Крила зочноо хатан ихтэй уулзуулахаар авч явна. Бүх колонийн бүх хатан хааны их нь болдог тэр хүн. Замдаа Лукас сананд зурсан зургуудыг харна. Тэдгээр нь колонийн түүхийг өгүүлдэг. Эцэст нь тэд их шоргоолжийн дүрсийг харна. Нэгэн цагт тэр буцаж ирэх бөгөөд шинэ нектар тэнгэрээс бороо шиг асрах болно гэдэг домог байдаг. Мөн тэнд үүлний амьтны зураг байна. Энэ зураг маш эртний бөгөөд колонийн аль ч шоргоолж үнэхээр юуг илэрхийлтийг мэддэггүй. Бүгдийн мэддэг зүйл бол үхэл түүнийг дагдаг гэдэг юм. Энэ зургийг харахад Лукас устгагчтай гэрээнд гарын үсэг зурснаа санаж гэрлүүгээ гүн гарч буцаах гэж оролдоно. Крила хүүг зогсоохыг оролдоно. Гэвч хэрв найзууд нь тусалбал хүссэн чихнийхний чихэр чулуу авч болно гэж амлана. Хаалгаар орохдоо хевсэнцэр саад болж болцшгүй тул Лукас сарнаан дэлбээг далавч болгон ашиглах санаа гаргана. Буфетний дэгэл авирсны дараа тус бүр дэлбээ аван Лукасын тушаалыг хүлээн. Бүгд нэгэн зэрэг үсрэхэд цэрүүлэгч тэднийг үлээж өрөөг гатлан явна. Гэвч Фугакс хоцорч пропеллерийн хооронд унана. Аз болоход тэр амьд гарч баг гал тогооны өрөөнд хүрнэ. Тэнд жилбийн олдох бөгөөд Лукас утасны дэргэд гүйхэд Фугакс болон Крила чихэр авна. Хөөстөн устгагчийн дугаар залгах гэтэл сүүлийн тоог буруу оруулна. Утас дуугарахад пицца газрын ажилтан хариулна. Лукас стэнтэй ярьж байна гэж бодон гэрээгээ цуцлахыг хэлнэ. Ярилцлагын эцэст тайвширна.
Гэвч утас дахин дуугарч Тифан хариулахаар ирнэ. Тасрахад тэр Фоксыг жилибин авч байгааг харж дайрна. Зөвүүн шавжийг устгах гэсэн боловч эмээ мама зогсоохоор ирнэ. Хөгшин эмэгтэй охин Лукасыг гэмтэн гэж байна. Учир нь чинь шоргоолчны хэмжээ болтол жижигэрснийг мэдэж байна. Харанхуйд дөрвөлсөн шоргоолчны толд буцаж ирэхэд Зак Ховыг харж баяр хөөрөөр дүүрнэ. Мэргэн эмч тайлбаргүйгээр алга болсон бүсгүйдээ санаа зовж байсан юм. Тэд хүний гэрт байсныг мэдхэд Зак их уурлана. Учир нь тэр газар маш аюултай тул хориотой. Лукасыг Ховыг дахин аюулд оруулахаас сэргийлэхийн тулд хизээч өсгөх ундаа өгөхгүй гэж занал хийлнэ. Учир нь тэр аюул дагуулдаг. Цочирдсан хүү явж Зак колонд ордог. Ховгийн байрлалд ганцаараа байхад Хов Лукас хаана байна гэж асуухад мэргэн эмч явсан гэж хэлнэ. Эхлээд Хов уурлана. Гэвч удалгүй Закаас урамсан болж Лукасын хойноос явна. Фокс болон Крила дагаж явна. Учир нь тэр хүү шүнийг ганцаараа туулж чадахгүйг мэдэж байна. Энэ хооронд Лукас нуурын ирэг дээр гэртээ хизээж харахгүй болно гэж харамсна. Тэр мөчид цог шавжтай учрна. Тэр алга болох бөгөөд Лукас нүүр угааж байхад шавжийг хайна. Нуурт мэлхий нуугдаж байгааг олж харна. Тэр амтан хүүг залхихад бэлэн бөгөөд хилээрээ татахыг оролдоно. Лукас цухтаж байхад найзууд нь олж ирэн бүгд хоёр нутагнаас цухтана. Шоргоолж гаазан дайварч өөрсдийгөө аварна. Гэвч Лукас тийм болж чадахгүй. Хэдэн сантиметр авирна. Гэвч удалгүй гулсаж залхигдана. Зак яг цагтаа ирнэ. Хов хүүгийн алдагдалд уйлж байгааг харан буруутгалаа мэдэрч оролцохоор шийднэ. Лукасын уулзсан цох мэлхийн ходоодонд гэрэл ялаа болон машигтай хамт байна. Дараа нь хүү гарч ирж тэр жигшүүрт шингэний дунд нэг үхсэн шавжийг харсны дараа бүгд цочирдно. Тэр газраас гарахыг хүсч байна. Гадаа Зак мэлхийг залхихыг хүссэн байгалийн дайснаа дразнана. Гарт нь үндэс барьж Лукасыг аврахад ашиглана. Залгидмагц тэр үндсийг амтны ходоодонд дүрэхэд хүчлэг шалбааг буцалж эхэлнэ. Хэдэн секундын дараа мэлхий ягтлахад Лукас болон шавжнууд нисэн гарна. Тэр мөчид уурлаж байсан мошоо ирэх чөлөөгөө тэмдэглэн дахин өөр мэлхийд залгидна. Зак болон Лукас босод шоргоолжуудтай уулзахад Хов хайртаа уучлана. Колоноос хол байсан тул тэнд бууз татна. Өглөө нь Фокс хамгийн түрүүн сэрж их шоргоолжийг колонд ойртож байгааг харна. Тэр мөчид баяр хөөрөөр хашгирч найзуудаа сэрэн. Аврах шоргоолжийг харахад Лукас хойноос ойртож байгаа нь үнэн хэрэгт малтмлын малтагч эстэн байгааг ойлгоно. Гэрээг цуцлах гэсэн төлөвлөгөө нь бүтлгүйцнийг ойлгоно. Зак малгайтай хүнийг үүлний амьтан гэж таних бөгөөд тэр өдөр бүх колонийн гишүүд их шоргоолжийн эрэлтэнд баяртай байна. Гэвч Зак үннийг хэлэхээр ирнэ. Лукас тэр хүн хордаарс ашиглан колониг устгана гэдгийг хэлнэ. Яагаад мэдэж байна гэж асуухад хүү өөрөө тэр хорхойг захиалсан гэдгийг нь хэлнэ. Энэ мэдээллийг сонсоод зөвлөлийн дарга харуулуудад Лукасыг зайлуулахыг тушаана. Гэвч Лукас санаа гаргана. Захаас ундааг ашиглан цэднийг мөн адил жижигрүүлэхийг санал болгоно. Хамтдаа тэдний амь аюулд орсон балны уурыг арилгахын тулд тусламж хүсгээр балны үүрэнд явна. Балнууд тусламж үзүүлэхийг зөвшөөрнө. Бал дээр суусан шоргоолчнууд тэр хүний толгой руу нисэн очно. Гэвч чихвч хамгаалж байгааг олж харна. Энэ давуу талаараа эстэн дайрч байгаа бүх шавжаас хэлбэрхэн хамгаална. Цэнэглэж байхдаа чихвчээ тайлна. Лукас дайрах гэж ойртоход байсан бал тэрнийг нурааж шалан дээр унана. Тэр хүний толгойд очиход Лукас хязгааргүй их хэмжээний цагаан тостой амьдарч буй буус олж харна. Тэр мөчид стэн хальтайгаа маажхад Лукас нүүр рүү нүсрэн зайлна. Тэр хүний хамарт унах боловч стэн хамраа цэвэрлэхэд хаягдана. Аз болоход Хов ойрхон байж Лукасыг авч зогтно. Бүх зүйл сайн болсон мэт санагдаж байтал дайрагдаж хоёул газар унана. Бал Ховгийн дээр байж хоёул хөдлөх боломжгүй. Ойртож байгаа утааг харсан Лукас зүгтахаар бодно. Гэвч шоргоолжнууд хамтарч ажилладгийг санаж найзуудаа орхиос татгалзна. Балыг өргөж Ховыг чөлөөлж гурвал зүгтэнэ. Урд нь шуудангийн хайрцагтай очиж Хов авирна. Лукас дагна. Утаанд залхигдсан мэт харагдана. Гэвч бүгдийг гайхшруулан модон гадснаас авирч амлаа болон балны амийг аварна. Закаас тусламж авсны дараа шинэ төлөвлөгөө боловсруулна. Ундааг стний чихэнд асахын оронд балны хилэн дэгэнд будаж дараа нь устгагчийн арын хэсэгт хатгана. Хэдэн секундын дараа тэр хүн эргэлдэж жижигэрнэ. Стэн шоргоолжны хэмжээний биш боловч хүүхдийн өндөрт жижиглэнэ. Одоо дайсан хамгаалалтгүй болсон тул амьд үлдсэн балнууд нийлж дайрна. Машиндаа орохоор хитрхийн намхан болсон тул тэр хүн гурвалжин дугуйтай ундаг машин хулгайлж цогтно.
Дайралтын эцэст шоргоолжнууд колонд буцаж Лукасыг авралчин хэмээн магтана. Дараа нь хатан ирж эрх чөлөөг нь олгоно. Явхаасаа өмнө хүү найзуудтайгаа баяртай гэж хэлэх бөгөөд заг өсгөх ундааг нь өгнө. Ховоотой баяртай гэж хэлсний дараа хүү гарч ундааг уухад хэвийн хэмжээндээ иргэнэ. Эмээн дурандаараа харж Лукас буцаж ирсэнд маш их баярлана. Хэдэн цагийн дараа Никлүүд аяллаас буцаж ирнэ. Хүү ээж рүүгээ гүйж тэврэлтэнэ. Эцэг ихэн цүнх хадгалахаар орох үед Стив болон дэнд нь ирж Лукасыг доовлно. Гэвч хүү аль болохгүй болж нүүр тулах шийд гарна. Стив Никкид уурлаж зодохоор занал хийлэхэд Лукас сул дорой хүүхдүүдтэй нийлж хөршийнхөө дарлыг эсэргүүцэх боломж олно. Залуу хүүхдүүд ч баярлаж Стивийг хөөжгүй. Гэвч Стив зүхтэн. Энэ нь тэр хэдий чинээ их айдстан болохыг нь харуулна. Тэрхүү дарлагчийн иргэшээлт байхаа болсон тэд Лукасыг товлоход бүрнэ. Гэвч явахынхаа өмнө хүү шоргоолжны тол эргэн тойронд олон жилийн хаяна. Кино маань таалагдсан бол лайк болон subscribe заавал дараарай.